Вика 226 Юуан намнасны бүгд ямар шалрах цамын төвчний 2 дахь тоглолт дэлгэр боллоо. Халбан зугаалтаа спорт мастер Атамбагны амар төвшин анх тасгаж удаагчтай. Батэрди тэдэн ахлагчтай Сэлэнг Аванхан ноён клуб. Халбан баруун гартаа одоо зэмжлэг мастер Элинчигийн тамир анх тасгаж удаагчтай Бадруугны дэргэд ахлагчтай ноён клубын баг тамир. За өдрийн мэндийг хүргэе. Биг кап 2026 18 насны сонгуульд 16 магийн хэсэг шатны тоглолтод үргэлжлэн явагдаж байна. За талбайд ноён спорт клуб Сэлэнг аймгийн Сэлэнг Таванхан ноён баг тоглолтыг хийдэг боллоо. За ноён өчигдөр хинтээтэй ихний тоглолтыг 2-1 хацаагаар хожигдлээсэн. Хинтээ үргэлжлэхгүй юу гэдэг тоглолт энд боллоос хамаарна. Сэлэнгийн хувьд бол Jump клубтэй тоглолтыг хийдэг хожигдлээсэн байгаа. За тэгээд энэ хэсгийн хоёр баг болох хинтээ Jump гэсэн багууд энэ тоглолтын өмнөөс тоглолт хийж 2-1 хацаагаар хинтээ бол энэ хэсэгт 2 ажилтаа болчихж байгаа. 3.5 оноотой хинтээ ерөнхийдөө одоогийн байдлаар хэсгээд хэрэгүүлж байна. За тэгээд Сэлэнг хэрэг хоцсон тохиолдолд Сэлэнг хинтээ гэсэн хоёр баг бол хоорондоо 1-2 үзэх шаардлагатай болчихно. Ноён хоцсон тохиолдолд багуудын сүүлийн тоглолтоос их хамаарах юм тоглолт харагдаад байна. Гой тоглолт болох хоёрын тоглолт. Сиксгийн тоглолт. За ноён спорт клубээс тоглолт нөх юм байна. Ябагийн 3 дугаарны тоглогч ганцхан Тинүн өмнөд тоглолтод орууллаа. Өдөр хэмжээ тоностой ирсэн төгөл дараагийн тоглолт явсан намд тоглолтын дараа халамжтай. Дараагийн тоглолт хоёр алтны голоор орсон ард Тинүний аваад ороод ирж байгаа хүмүүдээр төгөл дөр хараад байгаа үгээс тэгээд тоглолтын оноод багтаа авч байна. Төгөл дөр хараа. За Натур Бакс клубээс өнгөрсөн хөгжлийн лигийн нэмтэнд өрсөлдсөн. Хөгжлийн лигийн мөнгө медаль бүрдсэн төгөл дөр хараа. За ноён клубт Бадруугны тэргэл бие багийн холбогч бас өнгөрсөн үндэсний дээдлийг нэмсэн интернет хөгжлөөс өрсөлдсөн тоглогч байгаа. За ноён клуб оноо хөдлөлөө. Анаа нэрсэн 1-1 болоо тэнцсэн. За ноён клубээс Тамирагийн давуулт явна. Яа нэг дүрмөг зондод найдснуудаа нэгэн урд хүлээж аваад амжилттай болж байна. Давуулт амжилттай болсноор ноён клуб оноо нийлүү авж байгаа. Тамирагийн 2 дахь давуулт. Нэгдүгээр хэмжээ тоглолтын 2 дээр гогоолгосон. За өдөрсөн болохоор оноогоо жина. Сэлэнгийн багаас багийн 17 дугаарыг тоглогч. Галдангийн бэлэг сайхан долооны хэмжээлтэй хэсгийг давалт руу очиж байна. За Сэлэнг 4 жил дараалан эдэрчүүдийн улсын аврагч шалруулах тэмцээнд одоо алтан медалийн төлөөлсөн 3 удаа аврагч нэг удаа мөнгө медальтай Сэлэнг 4 жил. Дараа үе ингээд сайхан гарч ирж байна да. Зайт толбот явчлаа. 3 араас утгат арын дугтан дээр ганцгүй Тинүн хамгаалалт харамжтай болсон. Дараагийн дугтаа талбайн гаднаас алтны гаднаас холуурлаа. Тинүнгийн болохоо. Түшиг давалт гүйцэтгэн.
Нэг дөрмөг дээрээс үлээж авсан дотоо байна. Хаалтнаас ойлгуулсан. За хамгаалах шалбаж өгөөд дөрөв болохоо хаалтны гартаа гаргаж байна. За багийнх нь Батэрдийн тэлбэн анагаа өдлөж 12-3 тэнцэнтэй давлаа. Тэнцүү ихтэй юм. За улсын чанартай тэмцээн нэрийн тэмцээн дээр тогтмол одоо сурагшаа барийн төлөө тоглодог хоёр клуб аймгийн баг байна да. Гурван араас Тинүний хоорол явсан. За хамгаалагч нэг жоохон сайдгаа цаашлаад өгсөн болоос нэрийн өөртөө итгэлтэй давтгаа хооролт явахаар байлаа. Дотоод очлаа. Орноос уцж байна. Хаалмчтай Эвил Эрдний давхааныг хаалталгасан. Оноо 5-3. Дөрмөг давтгаа байна. Гол төрмөнхийн давтгаа. Ажилттай. За гарааны бүрэлдэхүүн бол өндөр шүү дээ ноён. Тэргэл давууллаа. Яар дагой ойлгоцож байна. За давтаж игэн тэр гоё шүү дээ. Хас явлаа. Төрмөхөд автлаа. Хамгаалаад ирсэн хүнээр төгөлдөр хуураад оруулсан. Хоёр авт болж байна. Ноёнгоос 7-4 3 оногийн тэргээр үүсгэлээ. За Сэлэнг аймгийн багаас дан тулгын зондой давтрага гарсан авт хийж байгаа. Нэг дөрмөг сул явлаа. За 4 оногийн тэргээр авах боломжтой бөмбөг орж ирлээ. Нэгэн болон хуураад багийн hodноогоос хамгаалсан. Тинүний давхаа. Гараа ичээ халтны гар байсангүй. За 8-4 дээр ноён клубээс тоглолт ихний тасгалгыг авлаа. За улсын жирийн мастрын чингийн тамираа тасалж өгч. Нөгөө тал Сэлэнг аймгаас спорт мастер Алтан багны ямар төвшин тасалж өгч багтаага ажиллаж байна. Хоёроо тасалж өгч өнгөрсөн онд 18 насны бүрэлдэхүүнтэй Бахрайн улс зохион байгуулагчсан Азийн залуучуудын 3 дугаар нааданд тус 18 насны баг бүрэлдэхүүнийг авч одоо хамтран ажилласан юм хоёр тасалж өгч. Яа өдөр тогтоогод гисэн хоёрын алт оновчтой хаалнаар хамгаалтаас ороод ирлээ. Төрмөнхийн давтгаа зараг намд давтгаа том чанартай давтгаа ийдээ төрмөнх оноо одоо отроо байлаа. Гурван явлаа. Онцода. Талбай гадна юм байна. Гурван болохоор талбай гадна онж байна. Дөрвөөсөөс хоорсон. Тинүний давхаа хатны гардыг үйсэн давтагчийн бидэрээс гараа явж байгаа. Тэмцэлттэй зараг тоглолт хийсэн соёш 3 хаавуу да. Хаалтасаа хүрдэнтэй харагдаж байна Сэлэнг.
За энэ хоёрын гүнчин давалт үүсгэн 2010 оны тоглогч метр 81-тэй. Хагсын дотгоо камерыг нь дотгоо улаан анжээр анагаавда орон ярьцаа 7-9. Банжидын одоо идэвхтэй улсын аврагчдад төвчл басан дурагшаа үзэх багуудтай сонгуульд 14 багууд. Зөвхөн энэ удаагийн одоо 16 баг үлсэндэг гэхгүйгээр багуудч одоо улсын аврагчдад одоо хоорондоо очраа таарах учраас бас нэлээд бодлоготой туршилт хэлцэх юм тэмцээн болж хувирлаа. Гаран гүрээс аваад ивэд эдний давлт. Дөрөв олоод өгсөн. Билэг сайхны довхоо. За Сэлэнгийн баг бол ер нь дараалсан дөрвөн идэвхчүүдийн финалыг одоо бас хөргөжлүүлэхэд дараагийн тоглолт шүү дээ. Өмнөх идэвхчүүдийн улсын аврагын одоо үргэлжлэх нэсээс тоглогчид PDB Тинүүний давалт орлоо. Хагсын довхоо төгөлдөр хараагаар явж байгаа довхоо нагаалсан орон ярьцаа 11-8 болж өөрчлөгдлөө. За төгөлдөр бол сүрэлтний хамгийн өндөр тоглогч. 2 метр шүү дээ. 2 метрийн тоглогч шиг олон байна. Би Август 2 метр 5 тоглогч ичгэл би. North Star бас 2 метртэй тоглогч байна. Сэлэнгэд бас байна. За өдөртийн одоо бас дараа үеэлж гарч ирж байгаа манай тамирчдын бас нурууны өндөр чадрын гишүүн бол сонгоо явцсан байгаа маа. Дахин алтан гэрдээ иргүүл нуталсан багаалагч Тэлмэнгийн дотгоо нагааснаар онооны цаг 12-8 болгож иргээд 4 онооны зөрүү үсгэж байна. За 9-12 юм байна шүү. Энэ дэр нэг оноо нэмэг байна. 9-12. Өдөр мөрөс ирсэн дөрөвдөрөөс явлаа. Түшгийн довхоо. Арвар хоёр боллоо түшиг. Камерыг нь аваад дөрмөгөө яна Сэлэнг. Хоёр дээрээ суураад уусан хэрэглээ хамгаалалт. За олон хамгаалсангууд тогтоог лоцтой одоо хамгаалалтаас давсан. Хоёр хатар сулрсан хаалтны хамгаалттай ивэл игдний хамгаалалт санаж байна. За хамгаалтан дээр хомогч яваад ингээд бас салах боломжгүй болчих гээд байна. Давтан дээр бэлэг сайхан. Хасан гол явда түшиг хуурсан хаатамжтай. За 5 модноос уу явуулсан мөнгөөр хамгаалтамжтай олсон зэрэг дотгоо намын дотгоо. Зондогийн дотгоо дээр хаатамжтай. За 80 кг өмдөг шилжснээр оноо нэрцээ 11-13 болгоно гэж байгаа. Өдрөндөө шот хорлол явсан. Хамгаалалтаас орчлоо ороод ирсэн дээр дарсан. Бэкгол экстерч дээр ороод ирсэн. Амарчтай. За тоглолтын тэнцэл дээр нь онооны тэргүүл хадгалсан тоглож байна да. Ачигдэр 16 багуудаа бас нээлтийн арга хэмжээд ажилласан. Тэнцлийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулалтад өндөр түвшин сайхан зохион байгуулж байна. Би спорт хөвтөн. Яа, шугамар орж байгаа мөг халтны гарнаас холоор явчихуу да. Сэлэнгийн багаас баяр жавхлангийн хорд хэлсэн амжилттай боллоо.
Яа намайсан амжилттай боллоо. 13-14. За Хинти 2 жилдээ яваа шүү. Хинти сүүлийн тоглолт Сэлэнгтэй их тоглолт үзэж байна. Энэ хэсэгт. За Jump клуб ноён клубтэй тоглолт бас үзэж байна. Тэгэхээр хоёр үгийн тоглолтоос хамаарч одоо бас дараагийн шатрын яврууг нь орохоо гэдэг тоглолтын тоглолтоос хамаарх нэ. Зондой давтыг үснэг. Яа нэг дөрмөг дотоо 2 дөрвөн дээр хологч явсангүй нэгэн дотоо хүлээгээд авчлаа ороод 16-13. Яа тэнүүн хасаг өрөө явсан хаалтас уцлаа. Сэлэнг бол хаалттай хамгаалалттай нэг дөрмөглөө авалт бас нэлийн зэгстэй. Эгэ тоглолтоор ирж байна. Тоглолтын хаалт өгсөн төрмөнхийн хаалт. За 6 тэр төвшиг хамгааллаа. Ахаа тэнүүний дотгоо. Яа хоёр алт эсрэг гэсэн дотгоо. Талбайн гад мунжээ. Гараач дотгоо. Яа 17-13 болж 4 онооны зэрэг үүсэж байгаа. Ноён клуб тоглолтын 2 дахь засварлагыг авлаа. За насны багуудаа сайхан бариад бол чансааны оноо хэрэгтэй одоостоо тоглож иж насан туршийн баг манай сэдв чадварлаг тоглогчдоор одоо сайхан сэлбэд байх юм юутай. Тэгээд тогтмол одоо бэлтгэл тавьж тогтмол одоо бас яг насны багаа барьж банк бэлтгэлтэй ээжж олуулсан хэмжээнүүд оролцох хэрэгтэй. 16 бол 18 насны хэмжээгээр одоо сайхан оролцоод байгаа. Энэ жил түрүү жил Азийн залуучууд наадамд оролцсон. Энэ жил бас Октябрь 18 насны сонгож оруулсан саяхан явагдсан. Энэ оны бас Азийн хэмжээнд оролцсон төлөвлөгөөтэй байна. За энэ оны бас нэг сайхан мэдээ. Энэ жилийн Зүүмсийн Аз аварга шалгаруулах тэмцээн Монгол улс зохион байгуулагдана. 8 сарын эхээр талбайд зохион байгуулах төлөвлөгөө байна. Өнгөрсөн үндэсний дийлэг нэмсэний дараагаар бас эрэгтэй эмэгтэй насан туршийн баг өргөдсөн бүрэлдэхүүний одоо нийсийг зарласан давсар гаргаар одоо бас бэлтгэлээ гарцгаах болоо да. Ариг давхад хардаас гарсангүй салах хэрэгтэй байна ноён. Пасаг дахиад тэнүүний долгоо явсан. За нуда ганцхан алт гарч ирсэн. Гүнчингийн алтны гартад батлж оноогоо төглөө тэнүүн. Ангаас төрмөнх давтыг үсгэн. За дөрөв холбож байгаа төлөвлөсөн явсан. Да солгоогоор хууралт орлоо. Сөрөг долгоо дахиад тэнүүний долгоо ганцхан алтаа гарч ирээд лэн гүнчин хооронд үржээ. Хорны алдаагаар 15-18 боллоо нөө. Өдөрмө гоё. Голдор төгөлдөр адэр хаалт үлдэхгүй л болохгүй л дээ. Хаасан камерагийн хаалт оноогарчуу да. 2 хоног зэрэг болгож ярьталаад авлаа. За намын нэмжүүлтэгэд одоо төгөл дараагийн болохоор ирнэ. Нам дээр нь сайхан мэдрээд өсөрчүүл ойртож байна да. 16-18 дээр Сэлэнг аймгийн баг тоглолт техникийн засварга авлаа. За Сэлэнг бол бас одоо спортыг сайхан дэмжинэ. Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын спортын сургуулиуд бас залгамжуудаа сайхан бэлдэж байна. Нэг ангийн нэг үеэр нь одоо сайхан гаргаж ирж байна. За Сэлэнг аймгийн хөдөлгөөний холбоо жаргал толгойн Эрдэнэ нутаг гишүүн одоо бас аймгийнхан одоо спортыг холбоог сайхан дэмжинэ. Сайхан нэгднэ улсын аваргууд дээр Сэлэнг.
Төвөмсийн хүчтэй богод нэг л дээ. Төвөмсөд ер нь өмнө говь донд говь Сэлэнгийн сонгуул бомбог 1 2 3 зэрэг идэг шүү. За зүүн бүсдүүд Хинтид орнод говь сүмбэр бас төдхөө 1 2 3 зэрэг идэг. Дорн говь бол одоо сүүлийн жилд их сайхан дээшиж орж ирж байна. Баруун бүсэд бол говьалтай ховд завхны богод бас жоохон үлэн бүсэдэн үзүүлдэг. Хангаан бүсэд бол 95 оршгүй шүү дээ. Хангаан бүс Баян онгор өөр ангаа орхон гэдэг ер нь тун тэнцүүхэн одоо багуудтай аймагуудтай. 19-16 завсгын дараагаар Сэлэнг оноо хөдөлгсөн онооны ярьцаа 19-16. За Бикап 2026 18 насны сонгуул 16 багийн тэмцээн 2 өдрөөр үргэлжлэж явж байгаа 16 багийн 5 хүмүүс харж байгаа хаа. Бүгд сайхан дэлгүүртэй сонгуул тоглолттой багууд би төвшин ойролцоо улсын аваргын одоо тогтмол сурагчаа үлдчихдэг багуудыг одоо сонгож оруулж ирж байгаа учраас зохион байгуулалтын хувьд багуудын чанар шансааны хувьд үнэхээр одоо бас түүхэнд үлтгэл тоглолтуудын нэг болж байна, тэмцээнүүдийн нэг болж байна. Харин 16-аас 4 оноогоор холдлоо Сэлэнг. За нэг 4 дэмжил тоноочлоо ирсэн. Тинүүний болохоор сасан баасан дээр холбож жоохон зайтай явцсан уу да. Тавцгоод 4 авалт боллоо. За Тинүүнийг авж байгаа юм байна. Ноён клубээс хэлцээ оруулж ирсэн. Багийн 2 дугаарыг тоглогч Бямбад орж цацгаруулсан. Гүнчингийн авалт. Авалт хаашаа явчлаа. Ивэл эрдний авалт. За ноён клуб өнгөрсөн хонд 14 насны улсын аварга шалралт тэмцээнд Охтын баг мөнгө медаль хүртсэн. Хөвгүүдийн баг үрдэлдэ гарч ирсэн болсон. Өсрийн улсын аваргад ойрхон 3 удаа аварга авчаад байгаа шүү дээ. - 2022-23 онуудаар алан аваад 24 оны 25 оны болон зохион байгуулалт гэсэн хөвгүүдийн өсөрт улсын аварга авсан. Тэгээ дараа залган жолоо ингээд насралтгүй сайхан бэлтгэж байгаа. Хичээлэгч холбоотой хэрэгүүдийн нэг 19-21 юм биш. Энийг нь одохгүй хийсэн байна. 19-21. Атаатуулсан дөрөвдөр хамгаалж бассангүй. Хамгаалагчийн гар ширгээ гараа явцаа. За баяр чахлан давалтыг үүсгэн. Хоёрдуурс нутгаа. За цацаг орж ирсэн тоглогч Бямбад орж тоглоог оноолгож ойртууллаа. Давалт руу гарлаа. За арын байр дээр ер нь Тинүүнийг эргээд оруулж ирж магадгүй. Тинүүн арын байр дээр бас 3-араас 5 таатай өдөр мөглөө аваад хамгаалт болсон байж гэдэг. За цацаг хийхгүй юм байна. Хязгаарлалт шимтэн зөвлөө. 4 онооны зэрэг 2016 гэж үсгээд цэнгэр тоон дээр алдаад байна даа Сэлэнг. Ямдэржийн давлт. Шугам дээр онцсон бөмбөгөөраа Ямдэржийн давлт тоноог авсаар оноо ярьцаа 22-22 дээр тэнцлээ. Засварлага авлаа Сэлэнг. За барайд авлаа да. Тоглолт ихэндээс дутуу явсан 22-22 дээр тэнцүүлж явж байна. Тод ижлэгсэн нягтарж ишүү ноён. За Сэлэнг тамхан ноён. Бас ундраг сайтай аймаг хөдөл дээр охид өгөөд жиг дамжилттай шүү дээ. Өнгөрсөн жилд өсвөр тогтын баг аврагч байсан 14 насны баг саяхан Баян-Үлгэд бас хөрлийн төлөө гарч ирсэн болсон.
Аримс нутгаа. Дотоо хамгаалсан. Ивэл Эрдэнэ цэрэг болохоо явсан. Алмагшаар сулмаг давсан. Намыг харж явах хэрэгтэй. Шугам эргүүлээ. Шугам нагуулзаад болохоор гадна хэмжээнэ. Шугам яваад алдлаа да. 23-22. За Сэлэнг өдөр сан дээр жоохон ягтрах байтал эсрэг алдаатай тоглолт болчихлоо да. Ямдэржийн даваа толгой байна. Алдаагүй давалт. Яа тэгээд Сэндэр тан дээр юм да. Эдэн доошоо явж байгаа давалт байх юм. 23 дараас 2-ыг авсан мөгөжлийг авна. Зарим бэр дээр Тинүүнийг эргээд орууллаа. Давалтан дээр бол солиогоо. Пас хамгаалтан дээр гаргахч байна Тинүүнийг. Сэлэнг давлуултан дээр солиц оруулсан. Төвшин бэр орж ирсэн байх юм. Хаасан хаалтрал гэсэн гол яалт. Анагавда зондогийн хаалтралыг зогсоосоор эхний чинь тоглолтын ажил дээр хөрлөдөө Сэлэнг. За хоёрын завсралга дууссан байгаа. Төвшин мөрийн хоёр дахь давлуулт. Яа өдөр үндэ тэргэл хоруулт явууллаа. Бадруугны тэргэл 24. За Тамирыг давуултан дээрээс авсан. Багийн 10 дугаарын тоглогч Төвшин төр. Хаалтан дээр орж иж байгаа солилцоо шүү. Хаалтны солилцоо. Хоёр дөрөв нутгаа хоёрын алт харах юм да. Ард огн хамгаалалтаа нэртэй болж ирсэн. Хорны алдаа байна. За хоёр ч удаа эхний үеийг дуусгах боломж гаргаж ирсэн Сэлэнгэд. Билэг сайхан давалтыг үлснэ. За намын хэмжил рүү төрмөнхийг хоосоор гэж болохгүй. Нилээ гүйцэд өгөөд холбогч шууд хаалтан жилжлээ. Одоосын хамгаалалттай бол сулбаг гараад ирсэн. Дахиад төрмөнхөөр явнаа. Давтгаа суудгын явцаа нөхсөд ийхүү хаалт онцтой. Давтгаа суудгын байсан гэж хаалтар ангаа тэнцэлдээ төрмөнх хэрэгтэй оноо байлаа. Харин 25. За төшиг эргээд талбайд орж ирсэн. Багийн дөрөв дэх солилцоо юу ноён? За гол төрмөнхийн алтнаас Батханы чиг өршлөгдөд орсон. За 3 дахь удаага тэнцээд анаа нийлүүгээ авсан Сэлэнг. Ивэл Эрдэнэ болохоо зондогийн хаалтнаштай болсон хойш нь дарлаа. Ахад Ивэл Эрдэнэ болохоо явсан. Ганцаараа хамгаалдаг мөнгө тоглож ирсэн бай. 26. За Ивэл Эрдэнэ Батжиг талбайд авч үзэж байна. Дахиад тэнцвэрлээ 26. Тэрэглийн давуулт. Намгоосоо. За дэвшгийн хамгаалалт бас цааш явж байна. Намыг гарч байгаа хэрэгтэй. Нам явлаа. Хуураад уусан. Баяр жигтэнгийн оролт. Сул явуулмаар байна наа. Хоёр удаа сул мөг явууллаа шүү дээ. Дараагийн мөндөр нам явцсан. Зондог нутгаа. За төсөд их боломж мөн ч олон гарч ирж байна да Сэлэнг. Ардл нэг солилцоо хийсэн болсоор солилцоог гараагаа доктортой тоглож байна. 27-26. 4 удаа оноо нийлүү авлаа. Өчигдөр бол 30-28-аар шийдэгсэн нэг тоглолт явсан. Хоёрын тоглолтоос оноо дээр гарч байна. Дотоо өгөх юм да. Яа шугам эргүүлнэ тулсан ганцгүй Тинүүн. Шугам тоглосон нутгыг нь олгож тэнцвэрлээ.
За тоглолтын нэгдүгээр шүүгчээр Монголын хөдөлгөөний холбооны шүүгч Эрдэнэ очир гарсан байна. Тоглолтын өдөр шүүгчээр хөдөлгөөний холбооны улсын шүүгч Сумягийн мөнх дэлгэр хариугийн тоглолтыг дэнсэлж байна. Хадаа атгач өгчлөгдсөн. 28-27. За Сэлэнг өжих юм бол Хинти Сэлэнг хоёр энэ хэсэгтүүд 1-2-оор үзэж байна. А ноён өжих юм бол сүүлийн тоглолтуудаас бас хамаарнаа. Сигсгийн маш чухал тоглолттой хариугийн тоглолт. Эвэл Эрдэнэ давуулалт. За өндөр тоон дээр Бямдэржийн давуулалт, Эвэл Эрдэнэ давуулалт гэдэг бас хэрэгтэй тоонууд дээр давуултын суулгамууд бас жоохон харагдаад байна. 19, 29, 28. За Сэлэнг бас 2 дахь давуулалтлаа. Тэнүүний давуулалт буцаад байран дээр ирчихэж байгаа юм шүү дээ. Тэнцэж явснаас хойш Бямдэржийн давуулалтаас хойш төгөлдөр хагааг нь болтгоо. Амжилттай. За тэнцээ оноо дээрээс онооны дэргүүл аваад л Сэлэнг. За ямар ч энэ удаагийн бикап 18 насны сонгомжтой 16 магийн тэмцээний бас 2 дахь өдрийн тоглолтын дээр хамгийн өндөр тоо бол 2 бигийн оронд гарч байна. Өчигдөр 30-28 хүрсэн тоглолт байсан. Хариугийн тоглолтод дээш гарчлаа. Тэндүүр дэмжил оновчтой ирсэн нам довтлоо. За тамирын тоглолтод хамгаалах оновчтой. Дөрөвдөр ховлт өгсөн. За хаалтны гол тоглолт боллоо да. Багийн ахлагч Бат Эрдэнэ Тэлмэн хаалтны гол тоглолтог үүсгэж эхний ээлжийн тоглолтын төгсгөлийг хийж байна. 31-29 харьцаатайгаар Сэлэнг тоглолтын 1-р үедээ хожлоо. За ноён бол дутуу ихлүүлсэн. 2 тон дээр 22-22 дээр тэнцвэрж аваад. За тэгээд тэнцвэрсээр гал алдлаа да. 2 дахь ээлжийн тоглолт бас нэлээд очиртай тоглолт байх болоо. За хоёр багийн тоглолтын дараагаар D хэсгийн тоглолтууд яг хуваартай байгаа шүү. Биакс дархан глобал эцэтлийн хоёр баг тоглох ёстой. Дархан глобал эцэтлийн Биакстай дараагаар нь E хэсгийн тоглолтууд явнаа. Дархан Монгол Стоны сүүлийн тоглолт өмнө гарсантай Мегастарс доорно говьтой. За B хэсгээр нь 4 баг 4 минут тойрц яваад байгаа шүү. Завхан аврагч хожигдсон. Баянгол дэргөө Норт Старт хожигдсон. Норт Стар чигдэр аврагчид хожигдсон. Баянгол дэргөө завхнаа хожигдсон. 4 баг 1-1 тойрцсон. Энэ зооны тоглолтууд бас нэлээд гоё өсөлтөнд гарч байх ч нэ. Энэ тоглолт тусаад ерөн зооны 1-1 тоглолт багуудын 1-1 тоглолт үлдэж байгаа гэж зоондоо. За тэмцээний 15 дахь тоглолт явагдаж байгаа юм байна. За хоёр багийн хийлчийн тоглолт эхлэхээр талбайд гарцгаалаа. За Сэлэнг 2022 онд идэгчүүдийн улсын аваргыг талбайд зохион байгуулж уран баярын үе талбайд авраг авч байлаа. Идэгчүүдэд дараагаар нь 23 онд Хинтид 80% нь алдаж мөнгө авсан, ноён алт авсан, мобис ноёнгийн суулж ирсэн үед.
За Сэлэнг аймгийн магаас баяр жавхан 2 филжин тоглолтод нэг тоглолтод орууллаа. За 23 он 80 дэж мөнгө аваад Сэлэнг 24 оны идэгчүүд орон зохион байгуулагдахад Сэлэнг аврагын төлөв тоглолтод дорнодыг талбайд нь ажиллаж байлаа. 25 оны дундгал зохион байгуулсан идэгчүүдэд Баянгол өргөттэй медалийн гүйцсэн шүү. За 80 оноо юм байна. Тэрний нэмээд аваад орсон буюу бөмбөг юм байна. Төрмөх даваад гүйцэтгэн. За төрмөх хамгаалалт. Давтга тэнүүнээр явлаа. Тэнүүний тоглоом дээр гол төгөлдөр хараа хаалт орууллаа. Хаалтар оноо өдөрлөө төгөлдөр хараа. За Натурбакс клубтэй Хобби кап клубийн авраг хөгжлийн лигийн тэмцээн залуучуудын улсын авраг гэдэг олон тэмцээнд оролцсон тоглогч байгаа өгшөл төгөлдөр хараа. Өдөрмөг харуухан байна. Холог шарансаа засаж олбоо дөрвөөс хуралт харуулсан. Сэрэг тулгаа 3-аас хуурлаа. Араас баяр жавхлангаа сонгосон хуралт оноогоо авсан гоо нэрцээ. 2-2. Өдөрмөг шол хуралт явлаа. Хаалтнаар түшиг хамгаалалт. Давтгаа тэнүүнээр явсан. Яа тэнүүн дээр голын яалтнаас болтож болдгоо бэ. Өмнөх тоглоом дээр нь Сэлэнгээс төгөлдөр хараа хаагаад оноогоо авсан. Энэ удаа 100 энэ тоглоомыг зогсоож байна. Хоёр голын агч алид нь 2 4 жин тоглолт хийхэд хаалтаар оноо явууллаа. Анаан клубээс тэнүүнийг авлаа. Бямдэржиг орж ирсэн. Бямдэржиг ихний үедээ тоглож ирээд бас тундажгүй оноо явуулсан. Өндөр тан дээр даваатад бас алдааг сахах явсан учраас хоёрдугаар жилийн тоглолт ихэнд бол тэнүүнтэй солиод оруулж байна. 80. Арын хоорол. Яа 3-аас явж байгаа. Давтганы шугам гисгээд. Хураагдсан. 4-2. 4-2. Бямдэржийн давлалт. Хагсын толгой. Түшиг хамгаалах харамжтай. Хагсын толгой. Халтын тасалраад орсон хамгаалах харамжтай олсон сэрэг толгойд. Ивэл эрдэнэ. Сэлэнгээс баг 17. Бэлэг сайхны толгой байсан энэ хоёр авалтолжээ. Дөрөв. Яа атнагт орчлоо. Бэлэг сайхны давлалт. За өдөрмөдөр тэргэл шууд хаалтан жилжээд санаагаа авч байна. За насандаа бол ер нь одоо өндөр дээрээс нь бас тэмцээн үзсэн туршлага үедээ тэргэлд. Давлтын нарцгай. Хураад орсон. Хэрэглийн хамгаалалт.
За 4-4-ийн дотгоо хамгаалснаас жоо мөнгөн дээр татлаач юмдсангүй. 6-5 болчихж байгаа юм байна шүү. 6-5. Хагсын нохоо зундаг нохооны хамгаалсан. Хорлоо явда. Хоёр дээрээс тонгой товс хийлээ. За Ноёнгөлөөс баг 10 дугаарыг тоглогч Төвшин төр. Өрчилсөн оноо нэрцээ 7-5. За Сэлэнг солилцоо оруулчлаа. Бэлэг сайхныг авчиж байгаа юм байна. Аран бэр дээр Сэлэнг эмгийн багаас багийн 3 дугаарыг тоглогч. Цасрал хэвдэн солилцоо гаргасан. Дөрөв нохоныг хаагаад болдуулж байна. Төвшин төрийн хаалт утгаанууд гоё байна. Сая зайтай мөргөн дээр хуураад унгаж исэн гэнэ одоо хаагаад 3 онооны зэрэг үүсгэсэндээ Сэлэнг эмгийн баг завсралгаа авлаа. За энэ тоглолтын дараагаар D гэсгийн тоглолт байна шүү. Би Hawks дахин гол бол эцэтлээ. Бас сонирхолтой тоглолт болно. Хамгаалагчийн гарч ирсэн. 4-4 бас л гоё иргүүллээ. Хагсын дотгоо камерыг дотгоо Гаруун насны багийн гарааны өндөр бүрэлдэхүүний өндөр их гоё болчихжээ. Дандаа 2 м гарсан. Метр 95, метр 92 бол ер нь энгийн үзүүлэлт харагдаж байна шүү багууд дээр. Дорн өндрийг сайхан болж байгаа юм байна. За Олимпик спортоор кичээлэгчдийн тоо бол ер нь сайхан болж гисэн. Сургалтын болж байгаа клуб актемууд, сургалтын дүүд олноо болж гисэн. Олимпиад бол ер нь одоо кичээлэгч олонтой хөгжил их гоё болсон байх шүү. Энэ цагт одоо бас Батсуур хангал Чойжсрэн инх эрдэнэ баяр сайхан гэдэг одоо бас гадны лигүүдэд одоо сайхан усаага нэрээ гаргаж байгаа олон сайхан тоглогчдод бидний харж дуурайж гişирч одоо өмнө спорт руу хөл явж байгаа олон сайхан тоглогчдод би дээд лигийн тэмцээн маань одоо бас 2019 оноос хойш эргэж сэргээд одоо бас илүү гоё чанарж яваа. Ирэх жил Монголын волейбол холбоо байгуулагдсны 70 жил Монголд волейбол спорт үүсч өгсөний 100 жил гэдэг одоо бас их гоё тохион. Энэ зөвхөн энэ жил бас Зүмсээ Азаа аврагын тэмцээнийг салбараа зохион байгуулахаар тэмцээний эрхийг авчаад байна манайх. Зүмсээ Азаа аврагын тэмцээн 1998 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн байдаг. 98 оноос хойш манайхан ерөөхдөө хөрөлт медалийн их олон тоглосон байдаг эрэгтэй баг. Эмэгтэй баг бол 2008 онд хөрөлт медальтай 2000 онд бас ихрэндээ зохион байгуулагдсан Зүмсээ Азаа аврагын тэмцээний мөнгө медаль өгсөн олон сайхан амжилтууд байдаг. Эрэгтэй баг бол яг Зүмсээ Азаа аврагын медаль байхгүй. Азийн Челленжер капын Төв Азийн тэмцээнүүдийн Челленжер капын одоо бас хөрөлт медаль өгсөн. Амжилтын шугамын сайхан тавьсан. Хаагаад онооны тэргүүл авж байна. Сэлэнг. Энэ ээлжийн тоглолт чинь 10 онооны 3-4 наалтны оноо явцсан байгаа. За дасчуулагч амар төвшин. Сэлэнг аймгийн одоо солидын амжилтыг сайхан одоо үргэлжлүүлж яваа гэх нэг. Орда шугам дээр оногцаа алдны ард хамгаалт байхгүй. За Ноёнгөлөөс хуралдаар оноогоо тэнцвэрлээ.
За ноён гүрээс төвшин төрийн авралт байна. Урд үргэлж авах юм да 6 дээр. ноёнгийн авалт яана. Хасановчтой. Гүнчингийн авалт. За төрмөх давталлаа. 12-11. За төгөлдрэг бол мартуулж байгаа нэг явуулаад байна шүү. Сэлгийн мэгээс баяржахтын давалт торлоо. Нэгдүгээр дэмжил гоё байна. За мөнгөнийхөө дараачаад байгаа харагдаад байх юм да. Баяржахтан. Дөрөнгөд аваад тун гоёогод байна да. Дараагийн бүх хаалтны гар байсангүй юу? За тинүү эргээд орохыг өгөөсөхгүй. Дараалал хоёрыг тулгаа байж чадсан болохоор гараа явчлаа. За дараагийн юм дээр л оноогод өглөө байж чадсан. Сайн сэрж шүү. За сэлгийн мөнгөөс багийн хахлагч Бат Эрдэнэ Тилмэн метр 85-д тавдаг гэж байна. Халтны дээрээс ихээд гаргалаа. 15-13. Төгөлдөр давалт агуулдаг. Давтгаа хаалтаа суларч орсон сэрдүү тонд. За дахиад хэлмэг давтаа ясан дараагийн үндэ ноёнгийн 2 алт оновчтой. Яатнагар байсан 14-15 ганцхан өнзрүү. Бям дэржийн давалт. За энэ 5 бол руу явсан давалтан дээр хүлээж авсангүй. Баяр захтан алдчихлаа. 15-15 боллоо. За нэг 2 оноогоор холдоод иргээд тэнцлээ. 2 дөрөвчийн давалтууд дээр нонон зэрэг байхгүй. Ойрхон давалт юм аа 2 давалт. Ноён абул тоглож ирвэжнэ. За намын пас өгөөл яг оруулах чадлаа энэ нэг дөрөмгийг 3-аар явлаа. 3-аар нутган дээр гол тамирыг хаалгаар дилсэн ямар гоё алт вэ. Гоё алт да.
16. За урд үрлэг гэж одоо наадах болсон. Оноо нийлэх уу? Хагсыг харж явах хэрэгтэй. Хагсаа явлаа тэр. Зондоо сулруулж оруулсан зэрэг дотоод зондогийн хоорол хоёр алтан сонсан зондоо. За 17-16 болгож ирж ирлээ. Өмнөх ээлжийн тоглолт 31-29-оор шийдэгдсэн тоглолт байсан учраас энэ ээлжийн тоглолт бас л дэшээ гарахыг үгүйсэхгүй. Өдөр мөр гараад иржээ. Сах урагшаа авчаал байна да. Оролцох хүмүүн дээр оролцох гэж баяр жавхлан оноогоо явуулсан оноо ярьсан. 18-16 пас оруулчаад байна ноён. За насралга авч дээ. Ноён клубын насралга. Сэлэнгийн 19 тийм буян дэлгэр байна шүү. Нөгөө Баянгоороос гаралтай буян дэлгэр байна шүү. Ганбаатарын буян дэлгэр. Мэдүүлэг дээр 19 дугаартай 2-ыг бичсэн юм байна. Эхнийхаар нь араад байсан. Энэ Баянгоорын буян дэлгэр байна шүү. Сэлэнгийн 19. 19 дугаартай бас Тавгасрынгийн баяр жавхлан гэж бичсэн байна. Тэгээд энэ зохион байгуулагч баг тамирчид өөрсдөө өмсөлийн дугаараа бэр бичээд энэ дэр бодлоосон байх шүү. Баянгоороос гаралтай тоглогч буян дэлгэр мөн шиг байх юм. Сэлэнгийн 19. Юужи 141 гэж нэрлээд Баянгороосоос өнгөрсөн жил 14 өнтөр тоглосон шүү дээ. Идэрч өдрөөр орж ирэх болоогүй тоглогч байх хэвээр. 19-16. Хаасан яа дараагийн хүн дээр дараад бууж байна да. Буян дэлгэр. Хор 16 болгодоо 4 оноос алчлаа. Яа нэг дөрөв талбараа эцэн татсан давхаг болсон. Баяр Бямдэржөр Солонбөг зондоо гарч явах хэрэгтэй. Явда. Зондог нь болох нэг зогсоосон төвшиг хаалтыг онож төрсөн оноогоо за. Яа 17-20 болгоод авч байна гişгээ алт. Камерыг навдуулт. Яа дараагийн хурдтай гарч иж байна. Буян дэлгэрийн нутгаар амжилттай болсон. Буян дэлгэр нь буруу додод байсан байна. Сэлэнг өөрсдөө мэдүүлэг дээр 2-19 дугаар тоглож бичсэн байх шүү. Номер давтсан байгаа юм байна. Тэгээд нөгөө нэг нэччээ 21-17. За өмнө гээжийн тоглолч ирнэ 20-16 шивж алдсан баг шүдээ Сэлэнг тайвшруулаагүй үе. Ангийн хөвдөд өндөр тон дээр сайн ч нягтардаг баг. Түшиг пас аваад өгсөн. Түшгийн тоглоо. Хоёр алтан сулраад хамгаалалттай болсон. За дөрөв болтон дээр салгаагарын хооролт явсан. Анхны дүндээр оруулж болсонгүй. Буян дэлгэр 18-21. За Дүгшин бэрийг харын байр дээрээс авч байгаа юм байна. Сэлэнг. Дүгшин дөрийн давлалт. За давхаг болгосон 2 оноогоор төлөх боломжтой бөмбөг байна. Төрмөнх явах уу? Төрмөнхийн давхаа. Буян дэлгэрийн давхаа. Шугам дээр тэрэглийн хамгаалалт боломжтой болсон. Дүгшин дөрөв ойр төлсөн. Бямдэржийн давхаа хаалтгүй явлаа. Хагсан давхаа зогсон. Төгөлдөр хараа. Толгойн хэмжээтэй үрсгэж иргээд онооны зэрэг байранд начирж байна. Төгөлдөр хараа. Өсвөртөө Баянгороос тоглож ирсэн бол Сэлэнг рүү очсон байж шүү дээ. Буян дэлгэр. Өнгөрсөн жил Баянгороос тоглож ирсэн.
Яа, ардгаа холбогчдоор өсөж байна. Тор зогсон. Ганцаараа болтроо тогтоох гээд болсонгүй. 23-18. За нэг засварлага байгаа үү? Энд үлсэн засварлага авлаа. За 5 онооны зэрэг өндөр тон дээрээс хөөхөд бас нэлийн хэцүү тав. Болчлаа шүү. За эргэн тоглолтын дараагаар дархан глобал хэцэтгэлийн бие хагусын тоглолт таах нэг үрэж байна. За багт нь гүнчин давалтан дээр бас ингээс Яа нэг дөрмөгөө оруулчлаа. 91 дөрмөгийг энэ 2 дөрвийн тоглолтод их олон орж байгаа шүү. За холбогч хэрэг сайхан хорлоор өсрээд бие дүнээр хуураад оруулчлаа нэг дөрвийг. 19-23. Ноён гүлбэс түшгийн давуулт. Төгөлдөр явна шүү. Төгөлдөр явна шүү өндөр тонд. Намайг харж байгаа хэрэгтэй. Дагвар хэмжүүлт байна. Хоёр дээрээ суурсан. Буян дэгрийн хурал. Яа хаалтнаас яваад гарсан да. Нэгдүгээр шүгч оногдчихлаа. 20-23. 3 онооны зэрэг. За тасралаас гарч ирээд дараас 2 оноо. Өдөр гамчтай хасан тоглоо. Яа төгөлдрийг тоглоо. Зэлтэй 4 онооны гэрэлтэй хождын тон дээр ирж байна. Сэлэнг өмнөгийн хэлцэн тоглолт нь 31-29-оор төсөл хийсэн. Хоёр хэлцэн тоглолт нь 4 оноо илүү хожид дээр очлоо. За дараагийн шат руу ороод ирэх боломжтой хожид байх болно. Сэлэнгийн энэ ажил хинти 2 ажилтай байгаа. Хинти тоглолт тогтоо. Яа амгалаас ирсэн хүмүүн дээр таталтаа байхгүй. 21-24. Төрөмхийн авалт. Хоёр дээрээс мөнгөний хад оруулцаа. Билэг сайхан төгсөөсөн хэмжээтэй онооны ярьцаа 22-24. За тасралга авахгүй болохгүй нэ. 4-өөс 5 онооны зүр алгаж оноо дэш гаргаж гисэн. Төгсөд ихгүй байна Сэлэнг. Тасчуулагч амар төвшин. Тасралга авлаа. 23-18 гэж явсан тоглолт. 24-22 боллоо шүү дээ. Багууд бас мэдээдэг дээр нэлээд алдаа гаргаж байна. Өмсгөлийн дугаар зөрдөг. Өмсгөлийн дугаар давхардуулж ицсэн. Тэгээд өчигдөр бас дархан могоос дээр Эрдэнэ сүрэмжийн нэр даштай гэж дуудагдаад өнөөдөр буян дэрийн нэрс баяр жавхан гар дуудаглаа гэдэг. Манай тасчуулагчийн багийн ахлагчид бас шахна хариуцлага хандаж байна. Өмсгөлийн номероор давхардуулж ичээд тэгээд ихэн дарагдсан 19 номероор дуудаад байдаг буруутсан байна. Задруулга хий. За энэ төгсөл хийхгүй нэ Сэлэнг 23-24 болсон төрөмхийн давуулт үргэлжлэж байгаа. Ганцхан онооны зэрэг болгож артуулсан ноён авбал тоглолцооч үргэлжлэх чухал ээлжийн тоглолт. Алдаагүй тоглож явахад ер нь тэнцээд ирэх боломжтой тол харагдаад байна шүү.
Хамгаалалт оруулсан болсон тэтгэлгүй. Бямдэржийн нөхөйсөн за хойно хамгаалаад оруулаад тэргэлээ хамгаалаас орсон. Яа төгсөлгөө. Сэлэнгийн нэг магаас багтлагч. Бат эрдний тэлбэн төгсөл хийж байна. Ноён ч өндөр тан дээр гоё хөөж байна шүү. Эхний ээлжийн тоглолтоос хөөж тоглосон. Хоёрдугаар ээлжийн тоглолтоос 23-18 дээрээс ойртол ирж байна. Багийн чанар чансаа, багийн систем харагдаж байгаа юм да. За ноён клуб хинтид ихэнх тоглолтод хожигдсан. Сэлэнгэд хожигдж байгаа учраас ноён клуб бол ер нь шигшээ 8 боломжтой болчихлоо шүү дээ. Энэ хэсэгт хинти эрг бөмбөг Сэлэнг 5 хон ноён богод зооны аврагнтай тоглох нэ. Хоцсон нэгээр хожигдсан хоёроор хаа үзэх нэ. За jump ноён хоёр ихэд 2-2 ижиглээ олж байгаа боломжтой болж байна. Гэхдээ тэмцээний сүүлийн тоглолтыг хоорондоо хийн ноён jump 2. За үргэлжлүүлэн B спорт актем B Hawks дархан глобал эцэстлийн хоёр баг тоглох байртай байгаа. За Бикап 2026 цомын аргашаа тэмцээний 2 өдрийн 4 тоглолт. За Сэлэг 5 хан ноён баг Монголын хүүхдийн академи, модель хүүхдийн академи ноён багийг 2 тгийн хацаа бодож аваад тоглолтын шилдэгээс шалгарсан телбэнтэй давах нэг уулзуулж байна. За тоглолтын сэтгэлээс оолзоош. Сэтгэл аягүй өндөр байна. Тэгээ багаараа жоохон алдаа их гаргалаа. Тэгээд дараагууд аягуулсан хичээж хинж тоглоно. Ер нь өмнөх тэмцээнд ноён багтаа хэр олон тоглож байсан бэ? Нилээн таарч ирсэн. Одоо баг 4-4 байгаа юу? 5-4 ч өнөдөр явчихлаа. Хойш тоглолт ажиллаа. За энэ нь ойрхон байгаад байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр энэ тэмцээлээс хойш таваад энэ нь бол хэсгээсээ гарах одоо болстой хангачлаа гэж хэлэхэд болох байх тийм ээ. Аягүй гоё өндөр байна тэгээд. Шийдэлгүй. За баг хамт бол ер нь ноён багийн эсрэг одоо маш олон тоглосон байж тээ. Тэгэхээр ямар тактик төлөвлөгөө боловсруулж гаргаж ирсэн бэ? Зөндөө орсон ноёнгийн хаалт аягүй өндөр бас. Өндөр нуруутай тамирчсан. Манайх тэгээ ерөөсө хаалтны гартай хаалтнаас зайлуулж тийм урдна утгаатай явж гарч ирсэн. Яг ер нь эхний 2 парт харж байхад хоёулаа хожиж явж байгаад бариуллаа те ер нь бол эхний парт бол 31-29 хязгаарт дуусна шүү дээ. Сүүлийн парт 25 23 хязгаарт дуусна. Тэр яг бариулж байгаа үед багийн алхагчийн хувьд яг юу ямар сэтгэл зүйл гаргасан бэ? Ер нь жоохон тийм баг зэргийн айцтай байсан. Ягдад ирэхээр манай багийнх ингээс алхахгүй болохоор. Тэгээ өөрөө яг багийн алхалт чигээд баг үдэж явж байгаа болохоор төслийг хийсэн. За шууд амжилтаар үзэж байгаа гэр орныхонтой тийм ээ хайртай дотны хүмүүстэй нутгийнхантай хандаад гэр бүлийнхэнтэй хайртай шүү, сэлэнгийнхэнтэй бүгдэнд хайртай шүү гэж хэлье. За баярлалаа дараагийн тоглолтод амжилт хүсье авраг болороо гэж ирээ. Баярлалаа.